За өнөөдөр бид функцийн өгөгдсөн завсар дээрх хамгийн их утга ба хамгийн бага утгын тухай үзэх болно. За ямар нэгэн f(x) гэсэн функцийн график ингэж зурагдсан байг. Энэ функцийн хувьд бол эдгээр цэгүүд нь максимумын цэгүүд гэж нэрлэгддэг. Гэвч максимум цэгүүд байлаа гэд энэ функцийн хамгийн их утга гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл үүнээс их утгууд ишээд зөндөө байна. Уг функцийн графикаас харах юм бол төгсөлгүй ихсэх учраас хамгийн их утга гэж оршин байхгүй. За мөн адил энэ бол минимумын цэгүүд, тухайн орчиндөө минимум цэгүүд. Гэвч уг функцийн хамгийн бага утгууд нь биш юм. Харин ийм AB завсар өгөгдөд энэ завсар дээр хамгийн утга хамгийн бага утга гэж ярих юм бол за энэ бол хамгийн их утга нь болж чадна. Энэ нь хамгийн бага утга нь болж чадна. За тэгвэл завсраа сольж үзье. Завсраа ингээд сольж үзвэл энэ функцийн хамгийн их утга нь энэ байж чадж байна. Харин хамгийн бага утга нь энэ биш. Харин энэ цэг байна. Өөрөөр хэлэх юм бол FA гэдэг утга бол хамгийн бага утга болж байна. За эндээс дүгнэх юм бол функцийн завсар дээр хамгийн их утга хамгийн бага утгууд нь экстремумын цэгүүд дээр байж магадгүй. Эсвэл бүр энэ завсрынхаа захын цэг дээр ч байж магадгүй байдаг байна. Ийм учраас бид функцийн өгөгдсөн завсар дээр хамгийн их ба хамгийн бага утгыг олохын тулд